environment. Хамгаагч байна уу? Байна. За. Их юм. Үгүй. За. Юу лайв хийчихгүй тэгвэл? Тий. Лайв хийлээ. За. Байжаарай. Юу чимээч та өөрийнхөө өсөө байгууллагаараа ширлэх гэдэг үзэхгүй. Минийх тэр хувь хүн л гарч ирээд байна. Миний лайв нь Монголд нь. Facebook гэх. Би ч өөрийнхөө яаж болж юм л та. Нөгөө на Zoom дээр чинь шууд live гэ гараад байна шүү дээ. Zoom дээр live гэж гардаг шүү. Нэг юм. Жилийн дараа нь live гэж байна. Шууд live гэж байна. За. Бүгдээрэнд нь энэ хаврын сайхан өдрийн мэнд хүргэе. Тэгэд бүхнийд боловсролын төлөө иргэний нийгмийн үндэсний эвслээс юм цоврал одоо вебинарыг зохион байгуулж байгаа. Тэгэхээр энэ 2 дахь удаагийн вебинар бол онцлогтой. Яагаад бол гэвэл одоо дэлхийн түвшинд, бүсний түвшинд, үндэсний түвшинд сурч боловсрохын төлөө ажилладаг бүх иргэний нийгмийн байгууллагууд хамтран энэ дэлхийн үйл ажиллагааны 7 хоног гэдгийг одоо сүүлийн 2015 оноос хойш тэмдэглэж ирсэн. Энэ ямар учиртай гэхээр дэлхийд даяараа боловсролын аль нэг сэдвийг одоо дэлхийн нийтийн анхаарлд хандуулж одоо бодлогын асуудлуудыг талаар кампанид аян өрнүүлдэг ийм одоо онцлогтой 7 хоног байгаа. Тэгэхээр энэ удаагийн энэ Global Action Week гэж хэлдэг. Энэ удаагийн үйл ажиллагааны 7 хоногийн одоо үндсэн сэдэв нь бол боловсрол амьдралыг амийг авардаг энэ онцгой байдлын үеийн боловсролыг одоо хамгаалцгаая гэсэн ийм сэдвтэй болж байгаа юм. Энийг одоо яагаад онцолж байгаа гэхээр өнөөдөр дэлхийд даяар дайн болж байна. Улс үндэстэн дотор хямрал мөргөлдөө мөргөлжилсээр байна. Байгалийн гамшгууд хойно хойноосоо дараалан тохиолдсоор байна. Тэгэхээр энэ үед хэрв одоо боловсрол тийм ээ энэ гамшигын үед хүн өөрийгөө яаж хамгаалах вэ гэдэг бусдыг яаж хамгаалах вэ гэдэг ийм боловсралтай иргэд бол өөрийнхөө амнасыг төдийгүй бусдын амнасыг хамгаалж байгаа ийм тохиолдол гарч байна. Газад жишээ нь өнөөдөр бүхэл боловсролын байгууллага сургууль цэцэрлэгийг бөмбөгтөө тусдагч байна. Боловсролын дэд бүтцүүд одоо байхгүй болж байна. Тэгэхээр бид энэ боловсролоо дахиж сэргээж босгох хүүхдэд одоо эрдийн хөөрн боловсролоо үргэлжлүүлэн олгох нөхцөл байдлыг яаж бий болгох вэ гэдэг юмыг өнөөдрөөс эхэлж ярихгүй бол болохгүй нэ гэдэг энэ учир шалтгааны улмаас энэ сэдвийг сонгосон байгаа. Бид ковидыг мартаагүй байгаа. Монголчуудын одоо хамгийн сүүлд одоо амссан туршлага одоо үзэж мэдэрсэн гамшигын үеийн боловсрол бол ковидын үеийн одоо боловсролын тасралтгүй байдлыг хэрхэн хангасан бэ гэдэг асуудал. Бид улсаараа бэлэн бас байсан. Бид одоо телевизээр хичээлээ боловсролоо үргэлжлүүлсэн. Гэвч энэ
одоо зөвхөн тухайн хүүхдийг эзэмших ёстой боловсролын тухайн жилд эзэмших ёстой боловсролын 45-аас зөвхөн 55% олгож чадчихсан. Маш олон хүүхэд энэхүү боломжоос хоцрогдчихсэн. Маш олон залуучууд дээд боловсрол, мэргэжлийн боловсрол сургалтаа үргэлжлүүлэх боломжгүй байсан зэрэг одоо асуудлууд бид нарт тулгарч байсан. Тэгэхээр дэлхийд даяараа өнөөдөр юу ярьж байна вэ гэхээр зөвхөн энэ гамшигын үеийн боловсрол гэхээр бид нар хүмүүнлэгийн тусламжийг хүрээнд авч үздэг. Нүүбийн байгууллагууд UNICEF туслана, тэгээ нүүбийн одоо хөгжлийн хөтөлбөр туслана гэх мэтлэн ингээд олон улсын тусламжаас хараат байдлаар одоо нөхцөл байдлыг шийдвэрлэжсэн. Тухайлбал одоо үндэсний цөөнхийн хүүхдүүдэд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсрол олгох яаж олох вэ гэдэг дээр манай төр засаг бэлэн биш байсан учраас одоо нүүбийн байгууллагууд орж ирж эдгээр хүүхдүүд боловсрол хүртээмжтэй болж ирсэн. Ийм гашуун туршлага байгаа. Тэгэхээр энхийн цаг үед, гамшиг тохиолдоогүй цаг үед энэ одоо онцгой байдлын үеийн боловсролын асуудлыг ярих тэгээд өнөөдөр энэ гамшигын үед боловсролын үйл ажиллагааг тасралтгүй олгох ийм одоо resilient гэж хэлдэг, тэсэн туулах, тэсэн давах чадвартай юм боловсролын одоо тогтолцоог бий болгох бодлогыг өнөөдөр одоо хийж эхлэх ёстой гэдгийг бид хамгийн сүүлд одоо хийсэн сурлагын хоцрогдлыг арилгах одоо боловсролын яамны 3 жилийн төлөвлөгөөний дунд хугацааны хэрэгжилтийг хянаж үнэлээд өгсөн төр төгсөн зөвлөмжөндөө бол тусгасан байгаа. Тэгэхээр бид бол энэ асуудлыг орхиогүй. Гэхдээ өнөөдөр анх удаа яг энэ сэдвээр одоо бүрэн дүүрэн одоо ярилцахаар илтгэгчийг өрсөн байгаа. Ингээд та бүхнийг өнөөдөр энэ цоошин сэдвээр өнөөдөр дэлхийн нийтэд тулгамдаад байгаа энэ асуудлаар тэгээд дэлхийн үйл ажиллагааны 7 хоногт одоо өөрийн олон улсын байгууллага болох боловсролын төлөөх дэлхийн аян, дэлхийн хөдөлгөөнтэй эвснаагаа нэгтгэж бүсийн түвшинд Аз нуган далайн бүсийн суурь болон насан туршидын боловсролын нийгэмлэгийн одоо гишүүдтэй эвснааны нийтлээ нэгтгэж Монголоос энэ үйл ажиллагааны 7 хоногт оролцох боломжийг ашиглахыг хүсэж байна. Ингээд өнөөдрийн вебинарын үйл ажиллагаа нээсний мэдэгдэе. Баярлалаа. За тэгмэж боловсрол мэдүүрээ. Гэмэд став хэрэглэн. Сайн бацгаана уу? Миний та бүхэн танилцуулах мэдээлэл маань бол яг энэ онцгой байдлын үед боловсролд хэрхэн анхаарч ажиллах ёстой вэ? Бидний гол ач холбогдол өгч анхаарах, удирдлага болгох зарчим юу вэ? Үйл явц хэрхэн өрнөхөд яаж анхаарах вэ гэдгийг харах шаардлагатай. За үүний урд яг энэ онцгой байдлын үеийн боловсрол гэж яг юу яриад байгаа юм бэ? Үүнийг бид хэрхэн ойлгох ёстой юм бэ гэдэг дээр хэд хэдэн зүйлийг харах шаардлагатай байна. Тэгэхээр дэлхийг хамарсан томоохон хэмжээний дайны дараа дэлхийн 2 дугаар дайнд дуусмагц эх орноосоо дайцсан дүрвсэн за тэгээд төрлөх хот суурин эх орн нь хот болгос сүнс нууран болцсон тэр нөхцөл байдалд яаж хүмүүсийн амьдралыг эргээд хийх юм болох вэ? Түүний тулд яах вэ гэдэг асуудал гарч ирсэн. За ялангуяа үе олноороо дүрвцэн шилжин суурьшсан дотооддоо хүртэл эх орон дотроо хүртэл шилжин суурьшсан тэр хүмүүсийн нөхцөл байдалд хэрхэн анхаарах вэ гэдэг дээр бол яг тухайн үеийн шин тутам нэгдсэн үндэсний байгууллагын зүгээс бол анхаарч ажилласан байдаг. За тэгээд энэ дээр бол яг тухайн цаг үеийн нөхцөл байдал нь бол дөрвчдийн асуудлыг бол энэ тэргуунд анхаарах талаасаа ач холбогдол өгч яриа өрөж эхэлж ирсэн. За тэгээд түүний мөрөөр бол эргээд хүмүүсийг эх оронд нь авчрах, эх орондоо авчраад одоо таата сайхан амьдралаа эргээд сэргээн босгоход нь яаж анхаарч ажиллах вэ гэдэг дээр бол ингээд талууд нэмрээ оруулж ажиллаж исэн гэж хэлж болно. За тэгээд яг энэ онцгой байдлын үеийн онцгой нөхцөл байдлын үед бид нар хэрхэн боловсролыг олох вэ? Юу нь боловсролыг юу гэж ойлгох вэ гэдэг дээр бол ингээд улс орнууд бэлэн биш улс орнуудын одоо боловсролын тогтолцоо тухайн хариу арга хэмжээ авах төрийн нөөц чадах харилцаа байдаг учраас үүнийг нэг мөр ойлголт өхийн тулд бол
олон улсын хамтын нийгэмлэгч гэсэндээ өөрсдийн тодорхойлтыг бол ингээ боловсруулаад хөгжүүлээд явсан гэж харж байна. За тэгээд дөрвөгчдийн хямралын мөрөөр олж авсан сургамжлаараа тулгуурлаад нэгдсэн үндэсний байгууллагаас дөрвөгчдийн эрх зүйн байдлын тухай конвенцийг баталж түүний дагуу дөрвөгч гэж юм бэ, тэдгээрт хэрхэн дэмжиж тусалцаа үзүүлэх вэ гэдгийг бол анхаарч гарч ирсэн. За тэгээд үүний мөрөөр бол үндсэндээ за боловсрал гэдэг бол аа хүн одоо санаачилж хүний оролцоотой хүний гар бие хувь нэмэр оруулж үүсгэж байгаа тэр ямарваа нэгэн хямрал эсвэл байгалийн хэмжих асуудалтай нөхцөл байдлаас шалтгаалan үндэсний боловсролын тогтолцоо нь одоо хүүхдээ сургаж чадахгүй нөхцөл байдалд ямар нэгэн байдлаар суралцахыг дэмжиж ажиллаж байгааг бол онцгой нөхцөл байдлын үед бол боловсрол болгох гэж тодорхойлсон байна. За үүний зэрэгцээгээр яг онцгой байдлын үед хариу арга хэмжээ авч байгаа хүмүүсийн аюулгүй байдлыг хангах наад захын ус, ариун цэврийн байгууламж, хоол, хүнс, эрүүл мэнд гэд аюулгүй байдлыг хүртэл анхаарч хангах шаардлагатай болдог. За тэгвэл яг энэ үедээ юуг хэмжүүр болгож авдаг вэ гэхээр буцаад нөхцөл байдал арилах, буцаад хүний амьдрал эргээд хэвийн горимд орох, ажиллаж чадахгүй байсан тогтолцоо эргээд ажиллах хүртэл гэж бол үйл ажиллагаагаа бол тодорхойлдог онцлогтой байгаа. За тэгэнгүүт яг энэ хүртэлх хугацаанд бас хамарж байгаа боловсролын үйл явцыг бол бас энэ онцгой байдлын боловсрол гэж анхаарч болно гэдэг ийм асуудал гарч ирдэг. Тэгэхээр яг онцгой байдлын үед ямар арга хэмжээ авах вэ? Онцгой байдлын үед бид нар яаж ажиллах вэ гэдгийг мэддэг байхаас гадна тэр үед бас боловсролыг олох нь чухал юм байна гэдгийг бол энэ нүүбийн төрөлсөн байгууллагын зүгээс бол олон 10 жилийн өмнө хүлээн зөвшөөрч дэлхийг хамарсан, дэлхийн өнцөг бүлэмбэрт болсон хямрал гамшиг дээр бол ажиллаж өөрсдийнхөө чадварыг бэхжүүлж суралцж явсан гэж бол харж болж байгаа. За үүний зэрэгцээ нэгдсэн үндэсний байгууллагын боловсрол соёлын шинжилгээ ухааны байгууллагын зүгээс бол яг энэ боловсролын ач холбогдлыг яаж ойлгох юм, боловсролын асуудлыг хэрхэн тодорхойлж авч үзэж байгаа юм бэ? Онцгой байдлаа хэрхэн харж байгаа юм бэ гэдэг дээр бол энэ боловсролын тогтолцоо хэвийн ажиллахгүй докторгүй болсон. Эсвэл ямар ч зохион байгуулалтгүй болсон. Нэг бол боловсролын тогтолцоонд байхгүй болсон. Ийм зөрчилдөөн, конфликт, гамшиг, дизастрын үед бол тэр хямрал нөхцөл байдлыг хямрал нөхцөл байдлыг даван туулахдаа ч энэ боловсролын энэ хүрээг бид нар ийм онцгойлон харах ёстой маа гэдэг ийм санаа гарч ирж байгаа. Тэгэхээр educational emergency гэсэн нэр томьёо гарч ирж байна гэсэн үг тийм. Тэгэхээр яг энэ боловсролыг олох гэдэг бол өөрөө онцгой нөхцөл байдал юм шүү. Тийм хүнээс болон байгалаас үүдэлтэй ихтэй гавшиг нөхцөлд хямрал зөрчилдөөн үүслэе гэж бодоход тэрэнд одоо хүний сурч болцох эрхийг хангахын тулд одоо боловсрод маань өөрөө юм онцгой нөхцөл байдлын төвшөнд хүрнэ гэдэг ийм агуулгыг бол онцолж гаргаж ирдэг. За тэгээд нэг онцож байгаа зүйл нь юу гэхээр хямралын үеэс төдийгүй хямралын дараа тухайн хүмүүсийн амьдрал хэвэн болох, тухайн хүмүүсийн амьдралыг нийгмийг сэргээн босгоход дараа нь үргэлжиж байгаа үйл явцад ч гэсэндээ тэр тогтолцоо нь зохион байгуулалтанд сайжрах, огт бий байхгүй болсон тогтолцоо бий болох үед за тогтолцоо нь эргээд боловсролын тогтолцоо маань тогтворчих үед хүртэл яг энэ хямралын дараа ч гэсэндээ нөхөн сэргээх үйл явцад бол энэ боловсрол бол чухал үүрэгтэй байна. Энэ бол онцгой нөхцөл байдал юм а гэдгийг бол ЮНЕСКО-гийн зүгээс судалсан байна. За нүүбийн хүүхдийн сангийн зүгээс юг онцолж хэлж ийнэ гэхээр за онцгой байдал гэдгийг бол ойлгож байна. Тэр онцгой нөхцөл байдалтай бол тэр үер газрууд л тэгээд байгалийн авшигаас гадна тэр иргэний одоо дайн зэвсэгт мөргөлдөөн, зөрчилдөөн гээд хүнээс үүдэлтэй хямрал өрөндгөө. За тэрэнд бол бид нар ингээд хүүхд эрхийг хамгаалж ажиллах, хүүхд эрхийг эдлүүлэх тал дээр бол энэ төрөнд анхаарах зүйтэй. Үүний зэрэгцээ бас ингээд ийм тод томруунаар ингээд онцгой нөхцөл байдлыг олж харж байгаа нөхцөл байдлаас гадна одоо энэ хэдэн хэвэд ohын халдвар, туйлын ядуурлал, гудамжинд байгаа тэнмэл хүүхд гээд ингээд олон нийтээр хүлээн зөвшөөрөөгүй эсвэл талууд үүнийг чухал анхаарал хандуулах шаардлагатай гэж огт харахгүй байгаа тийм онцгой нөхцөл байдлыг бас давхар хараач гэдэг санаа гаргаж ирдэг. Тэгээд энэ дээр бол нэг шид томьёо байгаа нь юу юм гэхээр silent emergency буюу
ингээд олонний анхаарал өртөөгүй, олон нийтэр хүлээн зөвшөөрөөгүй, чухал үүнд бол анхаарах ёстой, тусгаал анхаарахгүй бол болохгүй гэж ярихгүй байгаа тэр онцгой нөхцөл байдлыг silent emergency гэж тодорхойлж байгаа. Бидний сайн мэдэх одоо тэр онцгой байдал тэр байгалийн гамшиг осол ингээд энэ зүйлс бол үндсэндээ ингээд олон нийт шууд хараад илэрхий ойлгомжтой тодорхой байдаг, бүгдээр анхаардаг, бүр хэвлэл мэдээлэл нь хүртэл түүнийг дамжуулдаг. Төрийн байгууллага, төрийн бас байгууллага, олон улсын байгууллага, хандивлагч байгууллагууд хүртэл үүн дээр нь анхаардаг, хөгжлийн байгууллагууд хүртэл тусцаа үзүүлдэг. Ийм зүйлийг бол энэ loud emergency буюу ингээд тод томрон одоо ийм онцгой нөхцөл байдал байна гэж харж байгаа. Тэгэхээр ингээд олон 10 жилийн турш яг онцгой байдлын үед бол анхаарч ажиллаж ирсэн. Тэгээ өөрийн гэсэн төрөлжсөн техникийн туршлагатай байгууллагуудын тодорхойлтыг ингээд базаад аваад үзэх юм бол юу яригдж байна вэ гэхээр онцгой байдлын үеийн боловсрал гэж бол анхаарах хэрэгтэй байна. Онцгой байдал үүслэхэд онцгой нөхцөл байдлын үед бол боловсролыг олохгүй орхиж болохгүй юм байна гэдгийг бол бүгдээрээ нийтлэхээр хүлээн зөвшөөрч байна гэсэн үг. Нэг. За тэгвэл энэ дотроо юу ярьж байгаа юм бэ гэхээр харилцан адилгүй нэр томьёо илэрхийлж харилцан адилгүй санаа тусгаж байгаа боловч нийтлэг хэв шинжийг бүгдээрээ тодорхойлтолсон базаж дүгнэж болж байгаа. За нэгдүгээрт энэ онцгой байдлын үеийн боловсрал маань юу үүсэх хэвээр бэ гэхлээр ингээд хүүхэд суралцагчид сургуульд сургах ямар нэгэн байдлаар иргэнд олон нийтэд чиглэсэн зохион байгуулалтаар суралцах нөхцөлгүй байх гэдэг эхний нэг юм хөрс шалгуур байгаа юм байна гэдгийг бол харж болж байгаа. Нэг. За хоёрдугаарт нь яригдж байгаа зүйл юу юм бэ гэхээр энэ одоо ямар нэгэн конфликт, ямар нэгэн байгалийн ноцтой гамшиг улмаас одоо ингээм амьдрал нь хэвийн байдал үргэлжлэхөө болж сүйдсэн хүүхэд залуус наснд хүрэгчдэд тухайлан анхаарч тэдэнд тухайлан зориулж тусгайлан бүтэлсэн үйл ажиллагаа явуулах хоёр нийлжиж онцгой байдлын үеийн боловсрал гэж харж болох юм байна гэж тодорхойлж болж байгаа. За тэгэхээр улс орны одоо дэлхийг хамарсан, бүс нутгийг хамарсан, олон ард түмнийг хамарсан энэ байгалийн гамшиг зөрчилдөөн мөргөлдөөн хямралаас иш үндэстэйгээр олон 10 жилийн үйл явцдаа тулгуурлаж туршлага хоригдуулж авч ирсэн байгууллагын туршлага дээр бол онцгой нөхцөл байдалд бол боловсрал олох ёстой байна гэдгийг бүгдээр хүлээн зөвшөөрч байна. За боловсролыг олгох онцгой нөхцөл байдал үүссэн үед бол үүнд тухайлан анхаарах ёстой. Гэхдээ ингээ олон нийтэд ил харагдаж байгаа хүмүүс нийтлэхээр мэддэг зүйлээс гадна бас ингээд өөр нийгмийг хамарсан тийм тод томрон биш сураг чимээгүй одоо silent emergency гэж яриад байгаа. Энийг хүртэл анхаарна. Тэр ямар конфликт үүсгэж байгаа юм, ямар ялгарлан гадуурхалт бүтцийн нөхцөл байдлын бол маш сурч чадахгүй байгаа. Тэр бүхэн дээр хүртэл бас анхаарч ажиллахыг бол онцгой нөхцөл байдлын үед боловсрол олгож ийн гэж харж болох юм байна гэж. За тодорхойлтын агуулгыг даваад үзэхэд нэг юм. Тэгэхээр бидний зүгээс одоо цаашид энэ слайднаас тэмдэглэж авч харах зүйл маань юу юм бэ гэхээр онцгой нөхцөл байдлын үед боловсрол олох гэдгийг юу гэж харах юм бэ гэхээр хоёр нөхцөл байдал заавал байх хэрэгтэй байна гэдэг санааг гарч ирж байна гэсэн. Тэгэхээр одоо байгаа үндэсний боловсролын тогтолцоонд ажиллахгүй байх. Нөгөө талдаа тэр гамшиг, тэр зөрчилдөөн, тэр хямралын улмаас амьдрал нь сүйдсэн хүүхэд залуус насанд хүрэгчдэд тухайлан анхаарч тусгайлан бүтэлсэн үйл ажиллагаа явуулах гэж байна. За тусгайлан бүтэлсэн үйл ажиллагаа гэж яг юу юм бэ гэхээр ингээд за тухайн хүмүүсийг одоо дотооддоо шилжин суурьшсан ч гэдэг юм уу, байгалийн гамшигаас дайжсан ч гэдэг юм уу, иргэний зөрчилдөөн мөргөлдөөн дан за бодлыг газар хөдлөл үерэг гэдэг тэр байгалийн гамшигаас зайлаад зүхтаад одоо амь хохоолоод одоо амиа аврахын тулд өөр газар очсон байдаг. Тэгэхэд тэнд нь суурьшлийн бүс бий болгоод төр оршин суух газрыг бий болгож байгаа, орон байрыг бий болгож байгаа үед давхар тусгайлан бүтцэлсэн үйл ажиллагаа буюу энэ хүмүүст боловсролын үйлчилгээ үзүүлнэ. Энэ хүмүүсийг боловсрол олох үйл явцыг таслахгүй, энэ хүмүүсийг сургах нь зүйтэй маа гэж тухайлан анхаарч ажиллах гэдгийг бол юмнэс сан хэлээд байгаа маа гэдэг санааг харж болж байгаа. За яагаад онцгой байдлын боловсрол вэ? Бид нар энэ онцгой байдлын боловсролд анхаарахгүй бол яг юу болох байгаа юм бэ гэдэг дээр бол ингээд маш олон зүйлийг дурдж болно. Тэгэхээр энэ бол үндсэндээ 1945 оноос хойш одоо яг 80 жилийн хойно болж байгаа юм байна шүү дээ. Яг энэ өнгөрсөн 80 жилийн хугацаанд дэлхийн 2 дугаар дайны дараа хүн төрөлхтний тулсан дайн, самуу, мөргөлдөөн, зөрчилдөөн, хямрал, гамшигыг даван туулахдаа энэ бол үнэхээр чухал юм байна гэдгийг бол олж харсан. Одоо олон хүний амнаас
зовлон шанал одоо зүдгүүр дээр олж авсан зүйл юм байна гэдэг хэрчилж байна. Тэгэхээр нэгдүгээр яригдж байгаа зүйл бол траума. За тухайн хүн ямар нэгэн байдлаар бие махбодын хувьд бол сэтгэл санааны хувьд гэмтэх нөхцөл байдал үүсч болно. За оюун санааны хувьд ч болон сэтгэл зүйн хувьд сэтгхүүн таны мэдхүн талаас ч тухайн хүн ямар нэгэн сөрөмжлөл үзүүлэх бүрэн боломжтой. Яг гэвэл энэ гинтийн хэвийн амьдрал нь гинэт таслан зогсоод маш хүчтэй сөрөмжлөл үзүүлэх боломжтой байна. Тэгэхээр одоо өөрийнх нь хамгийн нандин одоо хүн болох байгаасаа мэдрэж өсөж ирсэн аюулгүй таатай орчин нь нэг өдрийн дотор, нэг хормын дотор, нэг мөчийн дотор байхгүй болж байгаа. За тэгээд ойр хавьд нь байсан хамаатан садан хөрш одоо бүр нэг бол багасаа хамт тэжээж өсгөж адуулж ирсэн одоо морь мал адгуус тэжээвэр амтан за тэгээд гэр бүлийн гишүүд ээж аав ах эгч дүүс за тэгээд тал нөхөд гэх тэр бүх хүмүүсээ хоромхон нэг хугацаанд алдах гэдэг бол өөрөө маш хүчтэй цочрлыг авч маш хүчтэй гэмтлийг өгөх боломжтой байдаг. За тэгээд үнийн сүйдэлтэйгээр яг нөгөө өөр газар оршин сууж байгаагаас хамаарат эмзэг байдалтай болох. За тэгээд тэр эмзэг байдлаас хамаарат их хурлангаа дурхалт хүчирхийлэлд өртөх эрсдэл өндөр байдаг. Тэгэхээр энийг бол энэ тэргуунд анхаарах нь бол чухал юм байна гэдэг санаа явж байгаа. За тэгэхээр энэ бол юу юм бэ гэхээр бидний өнгөрсөн одоо байгалийн гамшиг зөрчилдөөн хямралыг даван туулахдаа олж авсан туршлага юм байна гэж болж харж байна. За ялангуяа энэ онцгой байдлын боловсрол маань өөрөө юг ямар хөв нэмэртэй байдаг вэ гэдгийг ингээд тодорхойлоод аваад үзэх юм бол яг шинэ газар очсон хүмүүс одоо эцэг эхээсээ насан туршидын хараа халамжаас алдсан тэр хүүхэд яг хаана ямар хүмүүсийн дунд эмзэг бүдэх нөхцөл байдалд орсон байна гэдгийг тодорхойлоход яг тухайн хүүхдүүдийг сургалтын үйл ажиллагаанд хамруулж ийм бүтцэлсэн байдлаар сургалтын үйл ажиллагаа явуулж байхдаа за одоо тухайлан майхан засаад тухайлан одоо хичээл сургалтын үйл ажиллагааг яг тэр тохирох насанд нь хүргэж байхдаа тухайн хүүхдийн цочрсон байдал нь ямар байна, хэрэг гэмтсэн байна, тухайн хүүхдийн хөгжид хэрхэн нөлөөлж ийн гэдгийг нь харах тодорхойлох байдлаар ирээдүйд гарч болох буцтай үр дагавраас сэргийлэх боломж бол олгодог. Энэ бол маш давуу тал. Мөн үүний зэрэгцээгээр тухайн хүүхэд гэдэг бодгал маань бол насан туршидаас бүрэн хамааралтай бие махбод оюун санаа одоо сэтгэл зүй соёл нийгмийн талаасаа бол ингээд өсөн дэвжиж байгаа хөгжиж байгаа үйл явц байдаг. Тэгэхээр энийг нь таслахгүй аль болох эргээр үргэлжлүүлэх шаардлагатай. Үгүй бол тухайн хүүхдийн одоо хувь хүний хөгжлөөс ахуулаад соёл нийгмийн хөгжил нь хоцорсноос болоод маш үр дагаврыг бол гарах бүрэн боломжтой гэдгийг бол олж харж байгаа. Тэгэхээр эх орносоо тусгаарлагдах гэр бүлээсээ холдох өөр улсын нутаг дэвсгэртээр дахин одоо тасан зохицож амьдрах за бүр одоо харьяалалгүй хүн болох тий одоо иргэний харьяалтай байсан нэр төртэй байсан өөрийн гэсэн нэртэй байсан төр бүртгэлтэй байсан бол одоо бүр иргэний харьяалалгүй болох гэдэг тухайн хүний хувьд бол бүр ингээд төсөөлөх аргагүй юм ноцтой нөхцөл байдлууд үүсдэг учраас бодох шаардлагатай. За тэгээд өөр улсад дөрвөн суурьшлаа гэвэл одоо их хэлээ хадгалах хамгаалах өөрийн уламжлал ёс заншил шашин шүтлэг итгэл үнэмшлээ хадгалах гэдэг бас тэр соёлын талаас тухайн хүний бүлээн зөвшөөрж хадгалах зүйлийг нь бол тасан зогсоох таягдаах нөхцөл байдал үүсэх болзошгүй байдаг. За тэгээд би бол маш азгүй юм, би бол хувь заяагүй юм. Одоо би ингээд өмчин ганцаар үлдчихлээ. Би ингээд маш ихээр хохирчлоо гэх тэр сэтгэл санаа оюунд нь ингээд бодтоор шууд хараад мэдрэх боломжгүй ч бас өөрчлөлт орж хямрах, бусдыг үзэн ядах, хэнийг нэг буруутгах, эсвэл бүр амьдралыг үл ошоох, амьдралаас залхах, амиа хорлох гэдэг энэ нөхцөл байдал үүсгэхээс бол сэргийлэх маш давуу талыг бол энэ онцгой байдлын үеийн боловсрал маань бол олгож идэг. Энэ бол маш чухал ач холбогдол гэж харж болж байгаа. За тэгээд хүнээс үүдэлтэй зөрчилдөөн мөргөлдөөн хямралын үед эсвэл ялгарлан гадуурх хүчирхийлэл бол бас бол хэнийг нэг үзэн ядах, ус зангидах, хонзон тайлгнах шаардлагатай байна. Өш хонзоо авах ёстой байна гэдэг ойлголтыг төрөх тэргээс сэргийлэх шаардлагатай. За тэгээд эргээд одоо нөгөө тухайн оршин суугаа газраа тий дөрвөсдийн хоорын ямаа эсвэл төр шилжин суурьшсан газраа ямар нэгэн зөрчилдөөн үүсгэх, хүчирхийлэл, дарамт шахалт, ялгарлан гадуурхалтыг үүсгэх эсвэл өөр газар ингээд шилжин суурьшиж байгаа ингээд
нийгмийнх нь хүрээ орчин нь өөрчлөлт байгаа дээр одоо улам хямрах эргээд нөгөө хүмүүсийн бий болгосон одоо тэр хүмүүлийн тусламжийн үйл ажиллагааг эсэргүүцэх түүнд саад учруулах гэдэг тийм зүйлсүүд болж болзошгүй. Тэгэхээр үүнээс нь бас сэргийлэх нь зүйтэй. За ялангуяа Африкийн улс орнуудад болж исэн одоо Сомалийн өсөглөн Дарфур гэдэг уулнор хүмүүсийг хал хийдсэн Руандагийн хомроглон хүмүүсийг устгасан гэдэг маш олон үйл явцаас бидний нэг анхаарах зүйл бол хүүхэд цэргийн тухай ойлголт байгаа. Тэгэхээр нөгөө би аль хэдийн анхаарах халамжлах хөнгөө миний эцэг их миний хайртай ойр дотны хүмүүс бүгд өгцөн би одоо хэний ч асарч хамгаалалтанд байж чадахгүй гэдэг сэтгэхүй төсөөлөл тань мэдхүү одоо тийм оюунтай болцсон хүүхдийн хувьд бол эргээд чи одоо тэднийхээ төлөө тэднээс одоо уучлахгүй ч гэдэг юм уу тэднийхээ нөөс амьд үлдсэндээ хариуг нь барьж одоо айлд дайт гэдэг тийм үйл явц бол Африкийн улс орнуудад бол маш хүчтэй өрнөсөн байсан. За тэгээд Данганц Африкаар хязгаарлагдахгүй Өмнөд Америкийн улс орнуудад ч гэсэндээ бас бэлгийн мөлжлөг боолчлол гэдэг маш юм ноцтой нөхцөл байдал бас тэр зэвсэгт мөргөлдөөнд хүүхдийг ашиглах гэмт бүлээл хүүхдийг татан оролцуулах гэдэг ийм нөхцөл байдлууд үүсчихсэн учраас энэ бол онцгой байдлын үеийн боловсрол олохдоо бол тасан зогсох хурцсан сэргийлэх шаардлагатай арга хэмжээ гэж бол харж байгаа. За үүний зэрэгцээгээр за яг ингээд шилжин суурьшсан хуаран дээр одоо ингээд яг дөрвөцтийн тэр байршиж байгаа газар юу болдог вэ гэхээр тэр чинь ингээд үү олнороо нэг доор ингээд маш олон хүмүүс ингээд хуарыг нь байрлах шаардлагатай болдог. Тэгэхэд бол одоо хөгжлийн хүмүүнлэгийн тусцааны байгууллагууд ажилтнууд бол ингээ хамгийн оптималны хамгийн одоо хүмүүрт хүрэх байдлаар одоо улс ариун цэврийн байгууламж хоол хүнс оргон байр ингээ бэлдээд хуваарлаад явдаг. Тэгэхэд бол ингээ онцгой байдлын үеийн боловсрал нийгэм зэрэг олох нь ямар ач холбогдолтой юм бэ гэхээр тухайн өрхөд байгаа гэр бүлийн гишүүд хүүхдээ онцгой байдлын үеийн боловсрал олгож байгаа бүтцэлсэн үйл ажиллагаанд нь хамруулад бүтцэлсэн үйл ажиллагаа гэдэг нь тэрийг хариуцж авч байгаа хүн байгаа тэнцээ тухайлан зориулсан ийм орон зай гаргаад өгсөн байгаа. Тэ одоо модны сүудэртч бай, одоо асарт орж бай гэдгээс үл хамааран тэнд ямар нэгэн байдлаар итгэл даах үз том хүний удирдлаганд ор хүүхдээ үлдээгээд би явж болно гэдэг тийм ойлголтыг өгдөг. Тэгэхээр тэр ойлголтын мөрөөр эргээд одоо энэ гамшигт өртсөн, зөрчилдөөнд хохирсон, хямралын одоо нөлөөнд автцсан гэр бүлийн гишүүдэд ямар ашиг тустай вэ гэхээр одоо гэр бүлийн одоо ээж байлаа гэхэд одоо ундны усанд очирч яхад аав одоо гэр бүлээрээ амьдрах байраа одоо очрлоод бүртгүүлээд авч идэх ч гэдэм үү те. Тэгээ хувцлага ор хүнжил дэвсгэр одоо юу гэдгийг одоо шүдний сойзог хүртэл ингээд авахах хүртэл тэр чинь ингээд маш олон хүн байгаа учраас очрлох цагийн их орох асуудал байгаа. За тэгээд насан туршидтын хувьд бол одоо ингээд хамаг ихтгэл найдвараа алдсан одоо дахиж би тийм зүйлийг гэр орноо их орондоо очиод зогслож чадахгүй гэж одоо найдвар тасарч байгаа тэр үед бол бүр одоо нэг хүүхдийг үл хайхрах үл ошоох хүүхдэд тайрших зарим тохиолдолд бол одоо юу гэдэг одоо хүүхдийн эсрэг ялгарлангаад хүчрхийлэлд үүсгэх эрсдэл байдаг. Тийм учраас бол яг ингээд гэр бүл өрх дотор байгаа тэр одоо гэр бүлийн гишүүдийн дунд эсвэл тухайн өрх дотор байгаа тэр хүүхэд насны хүрчдийн харилцааг бол одоо ингээд дэмжихэд одоо юм хүүхдэд анхаарах ёстой. Бид нар ихтгэл найдвартай одоо эргээд амьдралаа сэргийг босгож чаднаа, нөхөн сэргэж чаднаа гэдэг тийм зүйлийг ойлгуулахад мэдрүүлэхэд бол энэ онцгой байдлын боловсрол бол их чухал ач холбогдолтой гэж харж байна. За дараа нь яригдж байгаа зүйл бол юу юм бэ гэхээр нийгмийн хамгааллын асуудал. За нийгмийн хамгааллын асуудал гэдэг маань бол өмнөх эргэцэн зүйлтэй холбоотой. За тэгээд тухайн хүүхэд бол одоо ямар нэгэн байдлаар одоо ахмад настай хамт байгаа бол ээж аав нь хөгжлийн бэрхшээлтэй бол эсвэл тухайн хүүхэд өөрөө хөгжлийн бэрхшээлтэй бол гээд тэр бүхэнд нь хүртэл ингээд дэмжлэг тусцаа үзүүлэхэд бол онцгой байдлын боловсрол эерэг үр дүнтэй гэж. Яагаад вэ гэхээр тухайн хүүхдийн нийгэм сэтгэл зүйн нөхцөл байдлыг нь үнэлж чинь хинтэй хаант амьдарч чинь тэднэр нь хүүхдийг дэмжиж чинь үгүй юу аюулгүй байдлыг хангаж чадах үгүй юу гэдээ тусгаалan анхаарч ажиллаж байгаа учраас энэ бүхэн дээр бол яг ингээд онцгой байдлын боловсролоор дамжуулаад нийгмийн хамгааллыг бэхжүүлэхэд бол нөлөөтэй байдгийг байна гэдгийг бол өнгөрснөөс бид нар олж харж болж байна. За тэгээд бага ангид байна уу, дунд ангид байна уу, ахлах ангид байна уу гэдээс үл хамааран тухайн хүүхд бол ингээд мэрэгжил эзэмсэнгээ зорьцсон эсвэл ингээд өөрийнхөө ирээдүг төсөөлцсөн ирээдүйд би ямар ур чадвартай хэн болох вэ? Би юу хийж чаддаг хүн болох вэ гэдгийг нь одоо ингээд
боловсролын тогтолцоо нь сургаж чадахгүй тасарч байгаа үед бол энэ онцгой байдлын үеийн боловсрол үүнийг нь нөхөх тухайн тасарсан сурах үйл явцыг нь бол яг тэр цэгээс нь үргэлжлүүлэх, хоцрогдохгүй байх, ялангуяа сургуулцах наснда тэр сурах ур чадвараа мэдэж олж авах мэдлэгээ мэдсэн байх түүгээрээ дамжуулаад асуудлыг олж харж шийдэж хандаж сурах гэдэг энэ бүх зүйл бол эргээд онцгой байдлын үеийн боловсролоор л нөхөж одоо сэргийлж одоо нөхцөл байдлыг сайжруулах боломжтой гэж харж байгаа. Тэгэхээр энэ маань бол эргээд хямралын дараа нөхцөл байдал сайжирсан үед эргээд амьдрал хэвийн горимдоо орсон үед тогтолцоо ажиллаж чаддаг болсон үед хүртэл ингээд сургуультай суралцаа явахт нь хүртэл суралцагч нэг бүрт хэрэгтэй юм байна гэдгийг бол онцолж байгаа юм. За тэгээ би өмнө хэлсэнчлэн насан туршидтад хүртэл одоо ингээд ирээдүйдээ итгэл нь алдардаг. Одоо ингээд амьдрах утгагүй болдог тий. Одоо ингээд маш хүнд юм нөхцөл байдал тулж байгаа үед бол энэ онцгой байдлын боловсрол бол онцгой нөхцөл байдлын үед олгож байгаа энэ боловсролоор дамжуулаад тий одоо энэ амьдрах ур чадвар цаашид одоо ингээд амьд хэсэж үлдэхийн тулд хэн юу хийх ёстой юм, хүүхдтэйгээ хамт юу хийх ёстой юм, хүүхдийн төлөө юу хийх ёстой юм, хүүхдийгээ дэмжиж юу хийх ёстой гэдгийг бол мэдэж авахд бол маш хэрэгтэй хүчтэй мессежийг өгч чаддаг. Тэгээд амьдрал үргэлжлэн амьдрал сайн сайхан болно. Бид нар энэ чинь ингээм хамт олон болж байна. Бидний ингээд энэ нөхцөл байдал бол түр зурих өөрчлөгдөж чадна гэдэг мессежийг олж авна гэдэг бол одоо ингээд нөгөө орон байр, хоол, унд, ус одоо хүүхэд нь боловсрал хамруулж гин за эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж гин гэдэг тэр мэдрэмжийг өгж байгаа нь тэр мессежийг тухайн орчин суугаараас олж авч байгаа нь бол маш чухал гэж харж байгаа. За үүний зэрэгцээгээр эргээд амар амгалан нийгмийг бий болгох, эргээд инх тайвныг зохицлох, эргээд хүчирхийлэл ялгарлан гадуурхалтгүй нийгмийн харилцаанд аятгтай оролцоход юу хийх анхаарах вэ гэдэг дээр бас ингээд шаардлагатай ойлголтыг цаашид юу хийх вэ гэдэг тодорхойгүй бүрхэг байгаа үед ихтгэл найдвараа олж авах. За одоо юу хийх вүлээ гэдэг дээр би ийм зүйлийг хийж чадах юм байна штэ, болох юм байна штэ гэж төлөвлөх, түүн дээрээ тулгуурлаад мэдлэг чадвараа сайжруулах боломжийг олгодгоороо зөвхөн хүүхэд залуучуудад гэлтгүүгээр энэ маань бол насан туршидад хүртэл маш чухал юм байна гэдгийг бол цохон тэмдэглэж болж байгаа. За тэгээд дэлхийн 2 дугаар дайны дараа олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс маш олон хэм хэмжээнүүдийг боловсруулж гаргаж ирж ирсэн. За түүний нэг том чухал давуу тал юу юм бэ гэхээр хүний эрхийн норм стандартыг бол боловсруулж бүлээн зөвшөөрж баталсан байдаг. Тэгэхээр тэр хүний эрхийн хэм хэмжээ жишг юу байх юм? Улс орнууд ямар улс гэдгээс үл хамааран хүнийхээ өмнө ямар үүрэг хүлээж ирэхийг нь илэрхийлэх гэдгийг бол бүх нийтээрээ хүлээн зөвшөөрж ирсэн юм сайн туршлага байдаг. За үүн дээрээ тулгуурлаад бол 1989 онд бол хүүхд эрхийн конвенцийг бол сойрхон баталсан. За манай Монгол улс бол 1990 оны ихээр 1-р улиралд одоо санаачилж оройлон одоо бүгд эрхийгээ бодиттой хамгаална биелүүлнэ гэж бол улс төрийн амлалт өгч бол нэгдэ орж исэн ийм ус байдаг. Тэгэхээр яг хүүхд эрхийн тухай конвенцэд заасан хүүхдэд заавал баталгаатай илүүлнэ гэсэн эрхийг илүүлэхэд хүртэл энэ онцгой байдлын юм боловсрол чухал юм аа. Онцгой нөхцөл байдалд сурж боловсрох нь бол хэрэгтэй юм а гэдгийг бол харж болж байгаа. Тэгэхээр хүүхд эрхийн тухай конвенц төр бол ямар ч тохиолдолд хүүхдийн ашиг сонирхлыг энэ тэргуунд анхаарна. Ямар нэгэн ялгарлан гадуурхалтгүйгээр хүүхд эрхийг эдлүүлнэ. За тэгээд сурч босрох эрхийг эдлүүлэхтэй бол одоо конвенцийн 28 дугаар зүйл 3 зэрэг дээр бол ямар ч тохиолдолд хүүхдийг одоо өсөж хөгжих, дэвжих, суралцах боломжийг олгоно гэдэг төрийн үүрэг байгаа. Тэгэхээр энэ бүхнийг ингээ базаад харах юм бол онцгой нөхцөл байдлын үед боловсрол олох гэдэг бол зөвхөн одоо хичээл сургалтын үйл ажиллагаанаас хоцрогдсон байгааг нөхөж байгаа ойлголт биш юм аа. Энэ бол маш өргөөрөөтэй, маш хүний амьдралд тустай зүйл байгаамаа гэдгийг бол хэлж байгаа. За дараа нь яригдчихж байгаа нэг зүйл юм бэ гэхээр яг энэ дэлхийн улс орнуудад энэ янз бүрийн хямрал болоход, энэ дөрвөстэй хямрал болоход тэнд байгаа хүүхэд өсвөрийнхний нөхцөл байдал ямар байна вэ? Тэд нар юу туулаад байна вэ гэдгийг бол үнэлсэн ийм үнэлгээ байдаг. Тэгэхээр энэ нөхцөл байдал ямар байна вэ? Тэр хүмүүс тэр ялангуяа хүүхэд өсвөр үеийнхэн гэдгээрээ юу туулаад юу нөхцөлдөж бүрдээд байна? Тэрэнд яаж анхаарах хэрэгтэй юм бэ гэдэг дээр бол судалгаа хийгээд түүнийгээ илтэл тайлгнасан байдаг. Тэрэн дээр юу онцгойлон
илэрхийлсэн бэ гэхээр энэ онцгой нөхцөл байдлын үед боловсрал олох гэдэг бол яг хизээ эхлэх юм бэ? Хизээнээс энэ боловсралыг олох юм бэ гэдэг дээр бол бүр ингээд тов тодорхой хариултыг өгсөн байна. За ямар нэгэн гамшиг боллоо, ямар нэгэн хямрал боллоо, тэр нь байгалийн үүдэлтэй байна уу, хүнээс ихтэй байна уу гэдгээс үл хамааран тэнд маш олон хохирцсон хүмүүс байна. Тэр хохирцсон хүмүүсийг аюулгүй газар авчираад хамгийн түрүүн юу хийх вэ гэдэг дээр бол ингээд тухайн хүмүүс одоо ядарсан, эрч хүчээ алдсан, тэ одоо тамир тэнхээгээ барцсан байхаас нь сэргийлж одоо ус ариун цэврийн байгууламж хүнс тарах тогтолцоог тэр хүмүүсийг одоо хоорон улан байлуулах газардаа бий болгодог, байрладаг байна. Тэгвэл яг энэ хүнс тараах тогтолцоогоо энэ тэргуунд байгуулахдаа энэ дотор нөгөө ус зэрэгээ ингээд оруулж тооцож хийхдээ нэгэн зэрэг яг хүүхэд өсвөр үеийнхэнд тухайлан чиглэсэн. Тэгээд тэднэрт өдөр тутам зохион байгуулах тийм бүтцсэн үйл ажиллагааг хийх ёстой шүү гэдэг ийм зүйлийг бол шууд ингээд дүгнэж зөвлөсөн байна. Тэгэхээр энэ юу хэлж ийнэ вэ гэхээр за яагаад бид нар онцгой нөхцөл байдлын үед боловсрал олох хэрэгтэй гэдгийг бол ойлгочлоо. Дээр дурдсан давуу талууд, дээр дурдсан эрг нөлөө байгаа юм байна ойлголоо. За тэгвэл энэ хизээ эхлэх вэ гэвэл яг тэр хүмүүст одоо хүмүүнлэгийн тусламж үзүүлж байгаа тэр гамшигын хариу арга хэмжээ авч байгаа тэр үедээ л нэгэн зэрэг одоо хүүхэд өсвөр үеийнхэнд чиглэсэн тэр хүүхдүүдэд өтөр тутамд ингээд хурц ажиллах тэгээд эмх зэгцтэй дис дараатай өөр ингэсэн бүтэцтэй үйл ажиллагааг явуулах хэрэгтэй байна гэдгийг бол эндээс харж болж байна. За тэгээд одоо тэр хоол хүнс ус ариун цэврийн байгууламж эрүүл мэнд гэдгээс гадна түүнтэй хамт нэгэн зэрэг боловсрал нь тэр гамшигт өртөж байгаа хүмүүст учирж байгаа хохирол, тэдний амьдралд гарсан өөрчлөлт, тэдний өөрийн биеэр тулсан тэр аймар одоо аимшигтай туршлагыг одоо туулчаад байгаа тэр хүүхэд өсвөр үеийнхний чинь эргээд хэвийн амьдралдаа орох, гамшигыг даван туулчаад эргээд одоо хэвийн сайн сайхан өмнөх байдалтай орохт нь боловсрал бол энэ тэргуунд үзүүлэх хариу арга хэмжээ гэж тодорхойлсон байна. Тэгэхээр энэ 97 оны тайлан өөрөө ямар учир холбогдолтой юм бэ гэхээр энэ бол нөгөө 90-ад оны маш олон хямрал, маш олон зөрчилдөөн, мөргөлдөөн, бүх нийтийг хамарсан өлсгөлэн гэдэг маш олон зүйлийг дэлхийд дахинд болсныг бид нар бүгдээр мэдж байгаа. За тэгвэл тэр иргэний дайн, зэвсэгт мөргөлдөөн, өлсгөлэн, байгалийн гамшиг гэдэг энэ бүх зүйл дээр 89 онд хүлээмж зөвшөөрсөн хүүхдийн эрхийг бид нар хэрхэн баталгаатай нийлүүлж чадж байна вэ гэдгийг анхаарч харахтаа нөгөө дүрхсдийн асуудал дээр тухайлан хүүхэд өсвөр үеийнхэн ямар байна вэ гэдгийг нөхцөл байдлыг нь үнэлээд хүмүүнлэгийн хариу арга хэмжээ байгалийн гамшигт хохирсон хүмүүст хүрч ажиллахдаа ус, хоол хүнс, орон байр, хорогдох газар гэдэгтээ нэгэн адил нэгэн зэрэг боловсролыг энэ тэргуунд үзүүлэх ёстой маа гэдгийг бол хүлээмж зөвшөөрсөн гэсэн. Тэгэхээр 97 онд. За энэ бас сайн туршлага гэж. Тэгэхээр эндээс бид нар юг тэмдэглэж авч болох вэ гэхээр онцгой нөхцөл байдлын үед боловсрал бол олох нь бол аймаг чухал юм байна. Зөвхөн суралцах ур чадвараас гадна бүр ингээд маш олон хүнд эрэг нөлөө үзүүлэх, урьдчилан сэргийлэх, асуудлаас зайлсхийх боломжийг олох юм байна гэдгийг мэдээж авлаа. Тэгвэл энийг чинь хизээ үзүүлэх юм бэ? Онцгой нөхцөл байдлын боловсролыг хизээ олох юм бэ гэдэг дээр яг тэр хохирсон хүмүүст хүрч ажиллахтаа л тэр хүмүүст тусалж дэмжихтэл тэр хүмүүсийг зорж очиж нүүр тулахтаа л хүнс тараах, ус ариун цэврийн байгууламжийг нь олгох, бүрдүүлэхдээ л боловсролын бүтцсэн үйл ажиллагаагаа зохион байгуулах хэрэгтэй байна гэдгийг олон улсын хамтын нийгэмлэг сурчээ, мэдчээ, олж харжээ, дүгнжээ гэсэн үг. За тэгэнгүүт энэ хөгжлийн салбарт ажиллаж байгаа хүмүүсийн дунд ч гэсэндээ ийм хориг хандлага байдаг. Ийм өөрийн сайн мэдхгүй улмаас одоо өөрийн мэдж байгаа зүйл дээр тулгуурлаад оюун дүгнэлт хийгээд ташаа бодцсон хүмүүс байдаг. Тэгэхээр бүр тэрэнд зориулж энэ хямралын үед юу болдог вэ? Бид нар яаж харах ёстой вэ гэдэг дээр нь бүр ингээд тайлбарлаж, таниулж, ойлгуулж байгаа юм туршлага байдаг. За тэгээд юу дээр хойрог хандаад байна вэ? Ялангуяа энэ онцгой нөхцөл байдлын үед боловсрол олох гэдэг дээр
ямар зүйлс ингээд одоо тийм үйл харгалзсан улс орнууд ярих гад байдаг вэ? Тэрэн дээр нь бид нар юу гэж харж хариулах ёстой вэ гэдэг дээр бол хариултуудыг бэлдсэн байдаг юм байна. Энэ бол нөгөө өмнөх туршлагаасаа олж авсан л бусдын алдааг давтахгүй тулд бидэнд хэлж өгч байна л гэсэн санаа. Тэгэхээр энэ дээр нэгдүгээр яригдчихэж байгаа зүйл нь юу юм бэ гэхээр онцгой байдлын үед боловсрол олгосноор нөгөө өөр улсын нутаг дэвсгэр дээр ингээд очсон байгаа хүмүүс чинь эх орондоо сайн дураараа хурдан харихгүй хүүхдийн боловсролыг бодоод эсвэл боловсрлоо өргөжлүүлэх гээд нэг тэр даруй эх орондоо хараад байдгүй штэ. Эх орондоо харих үйл явцыг удаашруулад байдаг штэ. Тэр нөгөө voluntary repatriation буюу тэр ингээ эх орондоо сайн дураараа харих гэдэг чинь энэ хүүхдүүд нь боловсрал олгосноор ингээд удаашраад байдаг байхгүй юу гэж мэдгэж байгаа юм. За бодит үн дээр юу болж ийн вэ гэхлээр бодит явдал одоо нуцхан үний юу вэ гэхлээр яг ингээд хувааргансан байдлаар ингээд маш олон танихгүй үнтэй бүр зарим тохиолдолд бол ингээд олон үндэстэн ястан хэл соёл заншлын зөрүүтэй хүмүүстэй нэг дор хамт амьдрын өөр улсын нутаг дэвсгэртээр аж төрнө гэдэг бол нэг тийм бүн хөсөх зүйл биш ээ. Тэгээд тэр хүмүүс чинь гэртээ эргээд харъя гэхлээр эх орондоо эргээд очие гэхлээр тэнд байгаа улс төрийн нөхцөл байдал, тэнд байгаа эдийн засгийн нөхцөл байдал, тэнд байгаа аюулгүй байдлын шалтгаанаас болоод тэр хүмүүс чинь сайн дураар явж чаддгүй маа. Гэртээ харийг гэхэд одоо амьдралаа сэргэн босхийг гэхэд нөөц байхгүй. Одоо ажил, мэргэжил, орлогын их усүр нь бүгд тасарсан. Эсвэл тэр хүмүүсийг дөрвж зайлсан гэдэг эх орноос нь одоо урвсан, эсвэл иргэний харьяалаас нь хассан, эсвэл баривчлна гэж занал хийж байгаа. За нэг бол тухайн хүмүүсийг мөрдөн мушгиж хөнөөе гэсэн бодолтой энэ ураг удам ухсаа эсвэл тэр хүмүүсийг агуулж байгаа амин чанараар нь одоо мушгин байцааж одоо 20 гэсэн агуулгатай ийм зүйлс байдаг учраас наад хүмүүс чинь бол тэр бүр одоо харьч чаддгүй маа. Энэ үйл явц бол сайн дураараа харих нь бол удаашраад байдаг юм аа. Энийг ойлгож харах хэрэгтэй гэж бол тайлбарладаг юм байна. За дараа нь яригдчихэж байгаа зүйл юу гэхээр яг ингээ хүмүүнлэгийн ажилтнууд яг ингээ тэр хохирогч нартай тэр ингээ дөрвөгч нартай дотооддоо шилжин суурьсан хүмүүстэй ингээд нүүр тулаад ажиллаж байгаа хүмүүсийн ч хувьд бол ингээд өдөр тутмын ажил нь бол ингээд маш ачаалтай, маш завгүй. Тэгээ бүр ингээд тухайлан боловсрал олгоно гэх тэр хүмүүсийг чинь заа чи ингээд боловсролын асуудлыг хариуцгээд явуулахад бол их тийм нөөц боломж цаг зав унаа тоног төхөөрөмж байр сав байдгүй маа гэж бол мэддэг тал байна. За тэгэнгүүт нь тэрэн дээр юу гэж ярьдаг вэ гэхэлэр за өмнө нь бол тийм байсан байж болно. Зүгээр дэлхийг хамарсан 2 дугаар дайн түүний дараах сэргэн босох үйл явцад бол асуудал байсныг үүсэхгүй. Тэрнээс сургамж аваад дэлхийн улс орнууд ингээ онцгой байдлын үед яг ингээд боловсрал олох асуудлыг тухайлан анхаарал мэрэгчлэнүүдэд бэлддэг. За тэгээд аль нэг улсад дэлхийн аль нэг өнцөг болон бүрд ийм нөхцөл байдал үүслэх гэвэл тэнд очих хүмүүсийг нь сургаж чадварчулдаг. За тэгээд тэнд очиж байгаа хүмүүсийн одоо тэр зардлыг хэрхэн зохицуулах үгээд тусдаа сан бий болгоод тусдаа мөнгөн их усүр үүсгээд хамтаж ажиллаж байгаа улс орнууд бол байна. За баруун Европ, хойд Европын улс орнуудыг үлгэрж болно гэх мэтчлээ. Тэгэхээр хөгжлийн тусгацаа үзүүлдэг хөгжлийн агентлагтай байгууллагуудын хувьд бол энэ онцгой нөхцөл байдлын үед боловсролын үйл ажиллагаа зохион байгуулахад бол анхаарч ажиллаж байгаа нөөцөө бэлтэж байгаа чадварчж байгаа суурь байгаа учраас онцгой байдлын үед бол хүмүүнлэгийн ажилтнуудын цаг заваас нөөцөөс хороохгүй энэ бүх санаа зовоо. Энэ бол өнгөрсөн ташаа бодол юм аа гэж бол тайлбарч байгаа. За дараа нь яригдчихэж байгаа нэг зүйл юм гэхэлэр наа чи одоо дөнгөж ам зогоож ам зулбаж зогтож орж ирж байгаа хүмүүс чинь юм боловсрал яриад байгаа надад чинь чухал шээ. Энэ тэр хүний чухал асуудал биш. Тэгээ боловсрал олгож байгаа гэдээ наад хүмүүс чинь амнасаа аварч чадахгүй. Энэ бол цагийн гарц, мөнгөний гарц, хүний гарц гэж бол мэддэг хүмүүс байна. За тэгвэл тэрэнд нь юу гэж ярьж ийнэ гэхэлэр үгүй. Яг тэр олноороо байж байгаа суурьнд газарт чинь одоо сургуулийг орлоод хүүхдийг сургуульд хамруулж байгаа мэтэр үйлчлэгээ үзүүлж байгаа тэр өдөр тутам хүүхдийг ингээд сургуулийн орчинд дөхөв байдлаар аваачж байгаа чинь бид нар итгэл найдар алдаж болохгүй юм байна. Бүгдээрээ амьдрал үргэлжлэх юм байна. Бүгдээрээ эргээ сайн сайхан амьдрах юм байна гэдэг итгэл найдварыг өгөх хамгийн чухал тод том руу мессеж гэж бол харж байгаа юм байна.
За тэгээд бүгдээрээ хамтаараа амьд үлдэхин зэрэгцээгээр тэр олон томчуудын дунд байгаа, тэр олон том хүний дунд байгаа хүүхэд хаана ямар нөхцөл байдалд байна вэ гэдгийг тогтоох, хамгаалахад бол яг тэр сургуулийн орчин хүүхд хамгааллын талдаа бол хамгийн оновчтой, хамгийн зүй зохистой одоо арга хэрэгсэл юм байна, механизм юм байна гэдгийг бол хүлээж зөвшөөрч байна. Тэгэхээр улс орнуудад болсон мөргөлдөөний үеэр, хямралын үеэр, байгалийн гамшигын үеэр, за одоо Балбын Катмандугийн газар хөдлөлт байгалийн гамшигын үеэр бол үүний жишээг харж болж байна. За тэгээд одоо нөгөө Фукушимагийн эрчим хүч үйлдвэрлэдэг станц нурсны дараах хариу арга хэмжээ энэ төргээд маш олон зүйлийг гаргаж ирж байгаа. Тэгэхээр яг нөгөө Фукушимагаас өөр газар оршин сууж байгаа хүмүүс түүний хүүхдүүд хүртэл эргээд бидний амьдрал хийвэн болно. Бид нар эргээд нутагтаа очино. Тэгээ амьдрахад бол бид нар хэвийн амьдралаа өргөжлүүлэхэд хүүхдүүд маань эргээд сургуульдаа сурна. Хүүхдүүдийн маань ирээдүйд боловсрол чухал гэдээ ойлгож байгаа. Энэ бүх зүйл бол яг ихтгэл найдвараа алдаж одоо амь насаа хохирох, хорлох, бусдын амьдралд сөргөөр нөлөөлөхөөс сэргийлж байгаа маш том зүйл гэж байна. За дараа нь яригдж байгаа зүйл юу юм бэ гэхээр өмнө ярьсанчлан одоо хин нэг буруушааж, хин нэг буруутгаж чи ийм учраас хохирцсон учраас инг гэж одоо хүүхдийн санаа бодлыг оруулах, хүүхдийг хин нэгэнтэй өш зангидуулах, эсвэл хүүхдийг цэрэг байдлаар ашиглах гэдэг ийм хорон муу үйлдэлийн эсрэг бол боловсрол бол маш чухал юм аа. Тэгэхээр энэ бол заавал байх ёстой чухал зүйл юм байна гэдгийг бол онцолж байна. За үүний зэрэгцээгээр эргээд амиа хорлохоос ахуулаад бусдыг хохироох, за тэгээ бүр бусдын амь насанд халдах, тий бүр эргээд нөгөө хямрал зөрчилдөөн мөргөлдөөндөө татан орохтоос сэргийлж байгаа хүний амьдралыг хамгаалж байгаа аварж байгаа зүйл юм байна гэдгийг бол шинжээч нар, судлаач нар яг энэ дээр бол нөгөө талбар дээр ажиллаад хүүхдийн сэтгэл санаа яаж өөрчлөгддөг вэ? Томчууд ямар травматай болдог вэ? Тэр травманы дараа юу болдог вэ? Эргээд хямралын дараах нөхөн сэргийн үйл явцад сэргээн босгох үйл явцад юу болдог вэ гэдгийг бол ингээд нүдэрээ гараараа одоо бодит амьдралаараа туулсан хүмүүсийн туршлагаас бол ингээд дүгнээд харьцуулаад харахад бол үр өгөөж нь бол маш чухал хэрэгтэй байна гэдгийг бол харж болж байгаа. За дараа нь яригдчихэж байгаа нэг зүйл юу юм бэ гэхээр энэ бол төрийн үүрэг. Энэ тэргуунд үүнийг бол төр анхаарах хэрэгтэй. За тэгэхээр онцгой байдлын үеийн боловсролыг бодлогоор дэмжихэд бол төр яах вэ гэдэг дээр бол хамтын ажиллагаа чухал гэж онцолж байгаа. За энэ бол үнэн. Яг төрийн институтсүүд, төрийн нөөц болцоо зарим тохиолдолд бол үнэхээр хүрч чадахгүй, тасрах, харагдах, нөөц хумигдах, гар мухардах үе байхыг үгүйс харахгүй. Гэхдээ энэ дээр яригдж байгаа зүйл юм гэхээр ийм нөхцөл байдал үүсвэл онцгой нөхцөл байдлын үед бид нар яаж боловсрол олох вэ гэдгийг тухайн төр нь өөрөө энэ тэргуунд анхаарч зөрчилдөөний үед яах вэ? Зөрчилдөөний дараа яах вэ? Тэр үед бид нар яаж ажиллах вэ гэдгийг бол товч тодорхой болгоцсон байх хэрэгтэй байна гэдгийг бол харж болж байгаа. За үүний зэрэгцээгээр яг дэлхийд дахинд ингээд онцгой нөхцөл байдлын үед ямар зүйл гарч ирж ийн вэ гэдэг ингээд нийтлэхээр харангуут яг энэ хямрал, мөргөлдөөн, зөрчилдөөн, гамшигын үед бол хамгийн ихээр орхиоддог тухайлан анхаарахгүй бол болохгүй нэг хоёр л асуудал байгаа юм байна гэдгийг бол 2000 онд нэгдсэн үндэсний байгууллага болон хүүхэд зэвсгэл мөргөлдөөний асуудал хариуцсан аюулгүй байдлын зөвлөлд өгсөн тайландаа нүүбийн ерөнхий наримчгийн дарга бол тухайл бичсэн байна. Тэгэхээр энэ юу яригдж байна вэ гэхээр яг ерөнхий ассамблей буюу нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн бүгд оролцож олон улсын хэм хэмжээг боловсруулахад хувь нэмрээ оруулдаг дээд шатны байгууллага мөн энэ альва улсад инх тайвныг тогтоох дайн самуунаас сэргийлэх зорилготой аюулгүй байдлын зөвлөлд яг энэ хүүхэд зэвсэгт мөргөлдөөний улмаас яаж өртөөд байна, ямар нөхцөл байдал болоод байна гэдгийг бол нүүбийн ерөнхий наримчгийн дарга бол 2000 он тайландаа тухайлан дурдж тайлгсан байна. За тэрэн дээр бол за зөндөө олон улсад зэвсэгт мөргөлдөөн зөрчилдөөн гамшиг болж байхад бол тэнд өсвөр үеийнхнийг үл тоож ийн боловсролыг улан дагшигч ийн гэж бол дүгнсэн байна. За тэгээ одоо яах вэ? Энэний мөрөөр бид нар юу хийх ёстой бэ гэдэг дээр бол за ямар ч байсан улс орнуудын засгийн газар за тэгээ тэрэн дээр нь засгийн газрын хоорондын байгууллагын хувьар мэрэгссэн
нүүбийн харьяа байгууллага. За тэгээ энэ талаар дадлага туршлагатай төрийн бас байгууллагууд зэвсэг төмөрлөлтөний үеэр болон түүний дараа бага болон ерөнхий боловсролын төвшний сургалтын материал боломжоор хүүхдүүдийг хангах. За тэр дундаа шилжин суурьшсан өсвөр насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, эсвэл цэрэг байсан хүүхэд, бэлгийн хүчирхийллийн охирч болсон хүүхдэд тухайлан анхаарч бага болон ерөнхий боловсролын төвшөндөө суралцах сургалтын материалтай байх, өсөж дэвжих боломжоор нь хангахын төлөө хамтарч ажиллаач гэдгийг зөвлөж байгаа. За энэ бол ач холбогдлыг нь аль хэдийн хараад шийдлийг санал болгож байна гэсэн. За тэгээд зөрчилдөөний үеэр болон зөрчилдөөний дараа бүх хүүхдэд доктортой байдлаар боловсруулах шаардлагатай техник болон санхүүгийн нөөцийг төр хандивлагчид олон улсын төрийн бас байгууллага хангаж ажиллахыг сайжран дэмжиж байна гэж. За энэ дээр удаа дараа давтаад байгаа зүйл нь юу юм гэхээр эндээс сургамж авах зүйл бол Монгол Улсын засгийн газар өөрөө бэлтгэлтэй байх хэрэгтэй байна. Монгол Улсын засгийн газар өөрөө бодлогоо сайдар тодорхойлсон байх хэрэгтэй байна. Монгол Улсын засгийн газар ямар нэгэн зүйл боллоо гэвэл хамгийн эмзэг нөхцөл байдалд хүрч болзошгүй хүүхдтэйгээ энэ тэргуунд анхаарах, эргээд тэр хүүхдтэйгээ хэвийн амьдралаа сэргэн босгоход дэмжих үүднээс боловсролыг онцгой нөхцөл байдлын үед олох хүч байдлаар техникийн болон санхүүгийн нөөцөө тооцож, хадгалж, хуваарлсан байх нь чухал шүү гэдэг санааг энд хэлээд байна гэсэн. За 25 жилийн өмнө ийхүү дүгнсэн байна гэж. За энэ бол дэлхийн хамтын нийгмийн зүгээс нийтлэг байдлаар олж авсан туршлага юу вэ гэдгийг бүгдээр харлаа. За одоо тэгвэл Анс номхон талын бүс нөхцөл байдал ямар байна вэ гэдээ харъя. За Анс номхон талын бүс бол манай дэлхийн хувьд бол маш онцлог бүс. За энэ бүстэй холбоотой юу яригдж байгаа вэ гэхлээр дэлхийн хүн амын талаас илүү хувь нь Анс номхон талын бүсэд байна. За их газар болон ийм маш олон далайг хамарсан, далай тэнгисийг хамарсан ийм нутагтай. За тэгээ байгалийн нөөц баялаг, арвин, за тэгээ тэрэн дээр биологийн олон янзт байдал, далайн экосистем, за тэгээ дэлхийн экосистемд хүртэл ийм нөлөөтэй. Одоо ийм газар нутагт бид нарт бол ингээд өөрийн одоо нутаг дэвсгэрийг хамруулан амьдарч байна гэж харж болж байгаа. За нөгөө талаас нь аваад үзэх юм бол зөвхөн хүрээлэн байгаа орчин газар нутгийн талаас төдийгүй эдийн засгийн талаасаа бол энэ маань маш хурдцтай өсөж хөгжиж байгаа эдийн засгийн ийм эрчимтэй ус нутаг. Эдийн засгийн хувьд ингээд өсөлттэй байгаа улс орнууд бол энд бол байдгаа гэдгийг бол эндээс харж болж байгаа. За үүний зэрэгцээгээр бол яг хүүхдүүд нь бол ингээд асар ихээр энэ олон улсын шалгалтанд тий энэ өрсөлдөөнд энэ олон улсын шалгалтанд бол оролцдог. Тэгээд тэнд давмгай байдлаар ингээд дөнгөж тавилаа явж байгаа улс орнууд байна. За тэгээд ард түмний хувьд бол угаасаа олон гамшиг зовлон үзсэн, дайн, сам үнэтэй нүрд тулж исэн гэдэг утгаараа бол илүү итгэвтэй, тэсвэртэй өмнө хэлсэнчлэн resilient буюу альва зүйлийг даван туулах тэсэх давах чадвар бол түүхэн талаасаа хүртэл энэ нутгийн ард түмэнд бол их байдаг гэдгийг бол бид харж болж байгаа. За нэг. За хоёрч яригдж байгаа зүйл юу юм бэ гэхлээр Хятадын Юнан мужийн Юши хотоос ингээд 4000 км-ийн ингээ хүрээнд ингээ аваад үзэх юм бол бараг дэлхийн хүн амын талаас илүү хувь нь оршин сууж байна. Маш нягт шахуу орон зайд амьдарч байна. За тэгээд энд хүмүүсийн амьдралын хоорондын ялгаа маш эсрэг тесрэг байна гэдэг юм ерөнхий төр зураг багтдаг. За тэгэхээр энэний цаана юу яригдж байна вэ гэхээр ингээд эдийн засгийн үед ингээд маш өсөлттэй гэсэн мөртлөө маш ингээд хот суурин газар нэг дөрөв шавцсан байгаа гэдэг маань бол өөрөө эргээд энэ бүс нутагт ямар нэгэн гамшиг боллоо гэвэл асуудал тоцтой болох юм байна гэдгийг бол харж болж байгаа. За тэгээ бид нар бол саяхан Таиланд, Мянмарт газар хөдлөхийг бол харсан тий. Газар хөдлөлтийн яг тэр нөгөө галтуулын галт хүрээний дотор бол ингээд ороо авчиж байгаа учраас галт тойрог дотор байгаа учраас бол энэ маань өөрөө ингээд дахин давтагдах боломжтой. Тэгээд ядуу байгаа хүмүүс гамшиг улмаас улам ядуурах
бичиг үсэг тайлагдаагүй хүмүүс гамшигын улмаас улам бичиг үсэг тайлах боломжгүй болох, улам ядуурлын ядуурл тэгш бус байдал, шудраг бус байдлын нөлөөнд автах ийм эрсдэлтэй бүс нутаг юм байна гэдгийг бол харж болж байгаа. За эмзэг байдлыг юу үсгээд байна вэ? Энэ бүс нутагт амьдарч байгаа хүмүүсийн эмзэг байдлыг юу үсгээд байна вэ гэд харах юм бол дэлхий дээр байгаа ядуу хүмүүсийг ингээд харлаа гэж бодоход 1.14 тэрбум ядуу хүн энэ бүс нутагт байна. Энэ юу гэсэн үг юм бэ гэхээр дэлхий дээр байгаа ядуу хүмүүсийн тэн хагас нь Аз нуухандлын бүсэд байна гэсэн үг. За тэгээ би өмнө ярианд ярьсанчлан маш ихээр олноороо бөөгнөрсөн ядуусын хороол бол ингээд тухарансан суурин шинжтэй байдаг гэдгийг харж болж байгаа. За тэгээ насан туршидын бичиг үсэг тайлагдалт бол маш том асуудал байдаг. За манай улсын үед бол харьцангуй гайгүй гэж харж байгаа боловч яг энэ бүс нутгийг харах юм бол төсөл байдал хүнд. За тэгээд сургуулийн гадна байгаа залуучууд те суралцах насндаа сургууль сураагүй сургуулийн гадна ажил хөдөлмөр эрхлээд ч гэдэг юм уу гэр бүлийнхээ хамжаагийг залах гэж гэдэг юм уу эсвэл өөр ямар нэгэн байдлаар сургуулийн гадна үлдсэн залуучууд за тэгээд ажилгүй залуучуудын тоо огцом нэмэгдэж байна гэж. За тэгээд дэлхий дээр байгаа сургуулийн гадна байгаа ажилгүй байгаа залуучуудын 45% Наз намхандлан бүсэд байна гэсэн үг. Тэгэхээр бусад бүс нутагт бол энэ маань бага хэмжээтэй доогуур түвшинд байхад бол энэ маань аймаг ноцтой үзүүлэлт гэсэн санаа авч байна. Тэгэхээр байгалийн гамшигаас үүдэлтэйгээр эсвэл ямар нэгэн зуршил мөрөгдөнөөс үүдэлтэйгээр тэнд эмзэг байдал үүслэх гэхэд бол энэ хүмүүсийн нөхцөл байдал улам эмзэг болох, хэдэн үеэрээ ядуурх, ядуурлын ангалаас гарч чадахгүй болох, боловсрол хүртэж чадахгүй улам өндрөх ноцтой эрсдлүүд байна гэсэн санаа авч байна. За тэгээд тэгш бус байдал улам гарч байгаа. Нөөцийн хуваарлт, нөөцийн үр шим гээ харах юм бол яг эдийн засгийн талаас аваад үзэх юм бол ингээд эдийн засгийн уламд хэлж байгаа хэдий боловч яг тэр эдийн засгаас олж авч байгаа орлогоо бүрдүүлж байгаа төсвийн орлогоороо дамжуулаад улсын төсөв бүрдүүлж байгаа хувь хэмжээ бол огцон буурж байгаа дүр зураг байгаад нэг. Нөгөө талд нь болохоор тухайн Аз нуухандлын бүсэд улсуудын тавьж байгаа үр бол улам нэмэгдээд байгаа жишээтэй. Тэгэхээр ингээд нүур тавиад эдийн засгад хэлээд байдаг. Гэтэл нөгөө эдийн засаг нь эргээд ард түмэндээ хүн нэг бүрд өргөж өгж ийн үг гэвэл арай өөр дүр зураг гарч ирж байна гэсэн. За тэгээ үүнтэйгээ хамгаалуулаад нийгмийн хамгаалал бол их төлмөг. За тэгээд төрийн үйлчлэгээ тавьж байгаа төсөв маань бол харьцангуй бага. Ялангуяа боловсрал, эрүүл мэнд одоо гамшигын эсрэг хүмүүнлэгийн чиглэлийн нэг бол уур амьсгалын талаарх ингээд тухайлан харсан үйлчлэгээ тавьж байгаа төсөв байхгүй юм уу бага байна гэдэг юм дүр зураг байгаад байна. Энэ бол маш муу зүйлүүд гэсэн үг. За тэгээд энэ бүс нутагт бол энэ хөгжлийн аль биестэй тусцамжийн одоо тус цааны хувь хэмжээ бол багасж байгаа. Өөр улам ихсэж байгаа. За тэгээ өөр нэг юм нь юу гэхээр амьдралын хүртэг улам нэмэгдэж байна гэсэн үг. За манай Монгол улсад ч гэсэндээ инфляц үргээр хэрэглээний барааны үн нэмэгдэж байгааг бид нар бол харж байгаа. За үүний зэрэгцээгээр улс орнуудад бол ингээд татвараас цухтах, татвараас зайлсхийх, татвараа худал мэдүүлэх те одоо ингээд эсвэл гэмт хэрэг үлдэж олсон орлогоо одоо юу гэдгийг ингээд хууль бусаар эд хөрөнгө болох ингээд тийм хууль бус санхүүгийн урсгал буюу мөнгө угаах гэмт хэрэг терроризмыг санхүүжүүлэх энэ төргээд эрсдэл бол байдгийн байна гэдгийг бол эндээс харж болж байгаа. За энэ бол газар зүйн төдийгүй яг тухайн бүс нутагт байгаа улс орнуудад ингээд хүчтэй нөлөөлөх үс улс орнууд нэг бүрт нөлөөлөх ийм зүйл юм аа гэж. За яагаад энийг би ингээд нуршиж ярьж байгаа юм бэ гэхээр ямарваа нэгэн гамшиг боллоо гэж үү тий. За улс орнууд дотооддоо шилжин сурчлагаас гадна хил дамнаж дөрвөж өөр улсын нутаг дэвсгэр дээр орогдох боллоо гэвэл тий одоо тэр улсын нутаг дэвсгэр дээр ирж байгаа хүмүүс нь ямар хүмүүс байх вэ гэд харвал ядуу боловсралгүй бичиг үсэггүй ямар нэгэн үйлчилгээ авч байгаагүй тэгээ амьдралын нөхцөл байдал нь хүнд хүмүүс олноороо одоо дөрвөн орж ирэх тухайн хүмүүс одоо амьдралын чанар түвшинг нь сайжруулахын тулд их зүйл хийх хэрэгтэй байгаа юм байна гэдгийг эндээс харж болж байгаа. За бүс нутгийн нөхцөл байдал талаас аваад үзэх юм бол өмнө хэлсэнчлэн энэ бүс нутаг бол хамгийн одоо байгалийн аюул байгалийн гавьшигт бол ингээд төрөл бүрийн байдлаар өртөх эрсдэлтэй улс орон ийм нутаг дэвсгэр амьдарч байгаа гэж харж болж байгаа. За тэгээд уур амьсгал улам ноцтой ширүүсэж байгаагийн улмаас
одоо ингээд байгалийн гамшигт үзэгдлийн давтамж ямар байна вэ гэдээ харах юм бол Номхон далайн арлуудын хувьд бол одоо 1980-аас 2000 онд болж исэн байгалийн гамшигын дундаж тоо одоо сүүлийн 20 жилд болсон гамшигын дундаж тоог харьцуулах юм бол бараг 2 дахин. За тэгээд далаад байрлаж байгаа жижиг арлууд, жижиг улсуудын хувьд бол бас энэ маань өвлөмж хэмжээгээр нэмэгдсэн. За тэгээд нийтлэг дүр зургаар харах юм бол ингээд энэ бүс нутагт газар дээр байна уу, далаа дээр байна уу гэдгээс үл хамааран уур амьсгалын огцом өөрчлөлтөөс хамааралтай гамшигт үзэгдэл улам нэмэгдээд байна. Ихсээд байна гэдэг ерөнхий дүр зураг байна олон жилийн дунджаар. За ямар өгөгдөлтэй газар юм бэ гэж харангуут энэ газрын зургийн баруун дээр нь бол энэ дэлхийн тектоник хавтангууд харагдаж байна. Тэгэхээр энэ дэлхийн тектоник хавтан тэр Филиппиний хавтан гэдэг бол өөрөө одоо ингээд Евразийн хавтан, Энтхийн хавтан, за тэгээ Энтх Австралийн хавтан гэдэг энэ том дөрвөн хавтангийн уулзуур дээр бол маш эрчимтэй газар хөдлөх үйл явц өрнөн нь газар хөдлөлт хийгдэхтэй бүс гэж харж болж байгаа. Тэгэхээр одоо ингээд яг тэр Евразийн хавтанг ингээ харах юм бол тэр Энтхэг, Мянмар, Таиландд бол ингээ газар хөдлөлт дахин болоход бол гайхах шаардлагагүй байна гэж харж болж байна. За галт хулын идэвхжлэлтэй бүсийг бол тэр баруун доод зурган дээр харж болж байна. Тэгэхээр Аз намхан далайн бүсийн хүрээнд бол ингээд ямар юм галт тойрог үс чинь вэ? Юм галт хулын хүрээ бүс байна вэ гэдээ харах юм бол одоо ингээд Японы нутаг дэвсгэр тэр чигээрээ. За тэгээд энэ Евразийн хавтантай ингээд оршиж уулзж байгаа энэ Филиппиний хавтан тэр чигээрээ ингээд энэ галт хулын идэвхжлэлтэй бүсийг үүсгэж байгаа юм байна. Гэдгийг бол эндээс харж болж байгаа. За үүний зэрэгцээгээр далайн шуурга, тэгээд газар дээр үүсдэг шуурга, за тэгээ уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой аюул занал хийлэл, цөлжилт гээд бас ингээд их газарт ч гэсэн асуудал үүсч байгаа гэж харж болж байна. За тэгээ үндсэндээ энэ бүс нутагт бол дэлхийн нийт гамшигын бараг 70% болж байна, тохиож байна, тийм ээ. За тэгээ улам ноцтой, улам ойр орхон болох юм цаг уурын докторгүй байдал үүсэж байна. За тэгээ дэлхийд дахинд уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшигын улмаас ингээ хохирсон хүмүүсийн бараг 75% нь бүс нутагт амьдарч байна гэсэн үг. Тэгээд хамгийн аимшигтай нь энэ салбар дотроо одоо тийм маш олон төрлийн үйлчлэгээ үзүүлэх салбар дотроо одоо ингээд нөхцөл байдал хүндэрч байгаа хамгийн ноцтой, хохирсон, тоодгүй, орхигдсон, нөлөөнд авсан салбар нь бол боловсрал байдаг юм байна гэдгийг бол цохон дурдж байна. За байгалийн гамшигаас гадна хүний нөлөөтэй хүнээс ихтэй үйл явдлууд бол маш эрчимтэй өрнөдөг. За ялангуяа энэ Аз намхан далайн бүсэд бол хамгийн балмад, хамгийн удаан хугацаанд сунжран үргэлжилсэн зөрчилдөөн дарангууд иглэн бол байсаар байна. Тэгэхээр энэ маань өөрөө юу яригдж байна вэ гэхээр энэ дарангуйлал, балмад, сунжирсан зөрчилдөөн гэдэг бол өөрөө эргээд хүмүүсийн амьдралыг сайн сайхан болгоход сөрөг нөлөө үзүүлж байна. За тэгээд дэлхий дээр болж байгаа зөрчилдөөн хямралын бараг 1/4 нь манай бүс нутагт болж байна. За тэгээд одоо геополитикийн нөхцөл байдал хурцдах ирээр бол одоо зэвсэгдэл цэрэгжилтийн асуудлыг бол улам хүчтэй ярьж хэлж. За одоо ингээд зэвсэглэлээр хөөцөлдөж байгаа цэрэгжилтэнд анхаарч байгаа улс орнуудын тоо бол улам нэмэгдэж байна. За үүнийг дагаад бол иргэний орон зайг бол бүр 100% улс орн бол хумилж байна. Тэгэхээр энэ бол бүр тодорхой болчлоо. Аз намхан далайн бүсэд бол иргэний орон зайг тэлж байгаа улс орн нэгч байхгүй байна. Эсвэргээрээ иргэний орон зайг хумжийн уу тэлж гинүү гэдэг дээр бол хумж байгаа төр захиргаа бол маш их багч шин. За тэгээд доктортой хөгжлийн 4-р зорилгыг хэрхэн биелүүлж байна вэ гэдэг Аз намхан далайн бүсийн тайланг аваад үзэх юм бол хийх зүйл маш их байгаа. Ахис дэвшил гаргах шаардлагатай байгаа. Бид нар тэр баруун доод зургаас харж болж байна гэсэн үг. Баруун дээд зургаас бол ингээд үндэстэн дотор өрнөж байгаа юм зөрчилдөөн, мөргөлдөөн, иргэний үүмэн гэдэг тэр зүйлсүүдийг бол бид эндээс ингээд харах бүрэн боломжтой гэсэн санаа. Тэгэхээр за одоо юу гэдгийг Пакистанаас ахуулаад одоо Папуа Шинэ Гинэ хүртэл ингээд амар амгалан улс бол цөөхөн байгаа юм байна гэдгийг бол та бүхэн эндээс харж болж байна гэсэн. Тэгэхээр бидний зүгээс бол доктортой хөгжлийн 4-р зорилгоо бүрэн дүрэн биелүүлэх, хэрэгжүүлэх. За хүний сурч улсрах эрхийг бодиттой биелэл болгох гэдэг бол
одоо инх тайван улс төрийн доктортой байдал зайлшгүй шаардлагатай. Харин инх тайван улс төрийн доктортой байдал байхгүй бол бидний хувьд бол хүний сурч усрах эрхийг эдлүүлнэ. Доктортой үйлчлэлийн дүрдгөл зорилгоо биелүүлнэ гэх бол боломж бол байхгүй. За манай Монгол улсын хувьд онцгой байдлын газраас бол иргэдийг бол урьдчилан сэргийлээсээ та бүхэн бэлтгэлтэй байгаасай гэж тухайлан олон нийтэд түгээдэг мэдээлэл тайландаа бол энэ 6 зүйлийг байн онцолт юм байна. За тэгэхээр энэ маань бол байгалийн болон хүнээс үүдэлтэй зүйлс бол байгаа. За галт төмөр нь объектын галт төмөр бас давхар хож ирж байгаа гэсэн санаа. За тэгэхээр олон жилийн дунджаар аваад үзэх юм бол яг үндэсний статистикийн хороонд өгсөн албан ёсны их сурвалж тайлан мэдээг харвал олон жилийн дунджаар 1996 оноос хойш 2013 он хүртэл манай улсад болсон гамшигт үзэгдэл хэр байна вэ гэдээ авах юм бол олон жилийн дунджаар бол улам нэмэгдээд байна гэсэн үг. Нэг. За сард хэдийн сар тохиож байна? Хаад хизээ юу болж байна гэдээ харахад тохиолдлын тоо улам нэмэгдэж байгааг, улам өсөх хандлагатай буурахгүй байгааг харж байна гэсэн үг. Тэгэхээр 2009 оноос хойш 2024 оны одоо сар тутмаар авсан мэдээллийг ерөнхийдөө томилоод харах юм бол гамшигт үзэгдлийн тоо буурахгүй байгаа дүр зураг байна. Тэгэхээр галт төмөр, цуд, шуурга, үер, газар хөдлөлт бол манай Монгол улсад бол улам идэвхтэй болоод байна гэдгийг бол эндээс харах боломжтой гэсэн. За тэгээ хүний үүдэлтэй төмрийг эндээс харж болж байна. За газар хөдлөлтийн идэвхжил болон адар бороо үерийн аюулыг харж байна. За адар бороо үерийн аюул бол удирдлын шинжтэй, удирдлаас хамааралтай Монгол улсын хуурай агаарын чигшилтэй холбоотой хэдий боловч 24 оны 7 сард бол үер маш их болсныг 23 оны одоо 100 намар үер их болсныг тэр статистикаас харж болж байгаа. Тэгэхээр энэ дээр бол нөгөө хүнээс үүдэлтэй гамшигын нөлөө гэдэг дээр бид юг харах хэрэгтэй юм бэ гэхээр хүмүүс хохирч байгаа дүр зураг юу байна вэ гэхээр үерт бэлэн биш байх, үерийн байгууламжгүй байх, үерийн байгууламжийн бүтцийг өөрчилсөн байх, хот суурин газрын төлөвлөлт муудсан байх зэрэгээс хамаарат энэ хүмүүс хохирч байгаа, гамшигын улмаас хохирч байгаа нөхцөл байдал их байгаа мэнэ гэдгийг бол харж болж байгаа. За үүний зэрэгцээгээр бол зуд турхантай холбоотой асуудал дээр бол мал хоригдсон амьтныг статистикийг бол харж болно. За тэгэхээр энэний статистикийг бол үндэсний статистикийн хорооноос апдейтлсан байдлаар дэлгэцэн дээр харуулж байна. За тэгээ ойр хээрийн төмөр бол ойрын шилттэй холбоотой гардаг юм байна. Энэ маань удирдлын шинжтэй байна гэдгийг харж болж байна. Гэхдээ хүний буруутай үйл ажиллагааны улмаас сэргийлж болох төмрөөс сэргийлж чадахгүй одоо гамшиг аюул осол тохиолдод байна гэдгийг бас бодох хэрэгтэй болж байна. За нэг ноцтой үзэгдэл юу юм бэ гэхээр түрүүн Аз нөхөндлөн бүсэд уур амьсгал маш докторгүй болж байна. Уур амьсгал улам ноцтой болж байна гэдгийн өөр нэг онцлог жишээ нь бол энэ хүчтэй цасан шуурга, шорон шуургын илэрлэл байдаг. Тэгэхээр энэ байгалийн гамшигээс тодорхойлж байгаа хэдий боловч хүний буруутай үйл ажиллагааны улмаас бэлчээрийг талхисан, биологийн төрөл зүйлийг доройтуулсан, хомсдуулсан, устгасан. За тэгээд зэрлэг амьтдын орон нутаг доминион руу хардаж орж ирсэн, бэлчээрээс шалтгаалж газар тариалан бэлчээртэй холбоотойгоор ингээд ялангуяа одоо бэлчээрийн даац зэрэгээс хамаарат энэ цөлжих гэдэг маань өөр эргээд цасан болон шорон шуурганд бол нөлөөлж байна гэдгийг бол нутгийн иргэд бол өвлөөс өвлд бол онцолж ярьж байгаа. Тэгэхээр уур амьсгалын өөрчлөлт гэж буруу шахаас гадна бидний нэг анхаарах ёстой зүйл юу юм бэ гэхээр нөгөө боловсролын онцгой байдал одоо онцгой байдлын боловсрол гэдгийнхээ өөрөө юу ярих ёстой юм бэ гэхээр хүний буруутай үйл ажиллагааны улмаас бид нар сэргийлж болох гамшиг ослоо сэргийлж чадахгүй өртөөд байгаа юм биш үү? Үүнийг бид нар анхаарах ёстой мó гэдэг зүйлийг бас энэ цаана ярих ёстой байна гэдэг санаа авч байгаа. За тэгээ миний өмнө танилцуулсанчлан Нүбийн дөрвөстийн газар за ЮНЕСКО хүүхдийн сан хамтраад энэ онцгой нөхцөл байдлын үед боловсрал олоход анхаарах зорилгоор энэ олон улсын байгууллага хоорондын ийм хамтарсан сүлжээ байгуулсан байна. За тэгээ энэ сүлжээнээс бол суурь стандартыг гаргасан байдаг. Наад захын жишг юу байх юм бэ? Онцгой нөхцөл байдлын үед боловсрал олохдоо бид нар наад захын барьж явах суурь стандарт маань юу юм бэ гэдгийг гаргасан байдаг.
За 2012 онд бол Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангаас бол үүнийг англи хэлнээс нь монгол хэл рүү орчуулсан байгаа. Та бүхэнд агуулгыг ингээ харуулах юм бол яг нөгөө зөрчилдөөний үеэр зөрчилдөөний дараа гэдэг концепц бол явж байгааг харж байна те. Бэлэн байх, хариу арга хэмжээ авах, сэргээн босгох гэдэг нь байна. За тэр дотроо удирдлага болох суурь стандарт юу юм? Хүртээмж суралцах талтай юу юм? Багшлах суралцахтаа юуг анхаарах юм? Багш боловсролын байгууллагын ажилтнуудад юуг анхаарах юм? Бодлого маань ямар байх юм бэ гэдгийг бол анхаарсан байна гэсэн санаа авч байгаа. За тэгээ энэ бол ингээд хэрвээ та бүхэн анзаарвал тэр 90-ад оны гамшигын хямралаас энэ зэвсэг төмрөлдөө гамшиг дэлхийг хамарсан улс орнууд болсон туршлагаас хамруулад энэ сүлжээ байгуулад стандартыг гаргасан юм байна. Тэгээд өөрийн суралцж байгаа туршлага дээрээ тулгуурлаад улам сайжруулад баяжуулаад явж байгаа юм байна гэж. За тэгээд энэ бол 24 оны боловсролын суурь стандартын одоо агуулгын хүрээ байна гэсэн үг. Тэгэхээр энэ дээр бол ерөнхийдөө өмнөхд суурин дээр ингэ сайжруулад бэлдээ явж байна. Гэхдээ бидний анхаарах ёстой зүйл юу юм бэ гэхээр чанартай хариу үзүүлэх гэж нэг юм ярьдаг. Тэгэхээр зүгээр хариу үзүүлэх тухай биш. Таны үзүүлж байгаа хариу тухайн хүнд чанартай үр өгөөжтэй байх буюу эрхээ эдлэхүйц аюулгүй өмнөх нөхцөл байдлаас аль болох дордохгүй байхад анхаарна гэдэг агуулга явж байгаа нь бол маш чухал зарчим. За тэгээ хүртээмж суралцах орчин гэдэг бол илүү физик шинжтэй бодит орчны тухайн асуудал. За тэгээ хүн хоорондын харилцаан дээр бол энэ багшлагуу суралцах уу тухайлан онцож байгаа. За тэгээд энэ дээр бол тухайн хүүхдийн хичээл хоцрогдол агуулгыг нөхөх одоо тэр суралцагчийн хөгжилтэй холбоотой асуудлыг бол онцолж байна. За тэгээ багшийг яаж дэмжих үү? Багш хэн байх вэ? Багшийн ажил хөнгөлцөл ямар байх вэ? Багштай хэн хамтарч ажиллах боломжтой вэ? За тэгээд тухайн үндэсний хэмжээнд яаж бэлэн байх вэ гэдэг асуулт байна. За манад бол үндсэндээ аюулт үзэгдэл осол аюул гэж тодорхойлт бол нэг иймэрхүү байна гэсэн үг. За тэгэхээр байгалийн шинжтэй одоо байгаль хүнээс хамааралгүй энэ байгалийн үзэгдэл. За тэгээд хүм мал амьтны гоцаалтар төвчин хортон шавж мэрэгч тархах гэдэг энэ нөхцөл байдлын үеийг бол аюулт үзэгдэл гэж байгаа. За осол гэдэг бол хүн хариуцж исэн стандартад байгаагүй улмаас бий болж байгаа ямар нэгэн алдаа дутагдлаас үүдэлтэй тэр одоо аюул заналт үйлдэлийг бол ойлгож болж байгаа. За тэгээд эдгээр маань өөрөө хүний аймнаас эрүүл мэнд, мал амьтан, эд хөрөнгө, түүх соёлын дурсгал зүйлс хүрээлэн байгаа орчинд тохирол учруулж болцшгүй байх юм бол бүгдээрингийн хамтдаад аюул гэж нэрлэж байгаа. За манай тодорхойлт бол ийм байдаг. Тэгэхээр энэ бол бидний хувьд бол одоо шин тутам үүсэж болох байглаас ихтэй болон хүнээс ихтэй гэдгийг бол дээр хоёр дээр тодорхойлж байгаа гэсэн үг. Аюулт үзэгдэл гэдэг бол байглаас хамааралтай байна. Энэ бол хүнээс хамааралгүй форс мажор гэсэн үг. За осол гэдэг нь бол хүн тэрийг сэргийлж чадах байсан. Хүн тэрний горимыг стандартыг жишгийг дагуул болохгүй байх бүрэн боломжтой байсан зүйл дээр алдаа тутал гарсны улмаас үүсэж байгаа тэр хүний буруутай үйл ажиллагааг бол осол гэж байгаа юм байна. За энэ дээр бол нөгөө бидний хамгийн сайн мэдэх зүйл бол тэр Чернобылийн осол. За Фукушима гэдэг энэ ослуудыг бол харж болж байна. За манад бол нөгөө Монгол улсын хувьд бол мөнгө ус алдагдчихсэн жишээ байдаг. Тэ. За тэгээд үйлдвэрлэлийн горим алдагдсны улмаас бол Азийн чоныг арх худалдаалж олон амь насаараа эрүүл мэндээр орсон жишээ хүртэл байдаг. За эдгээрийг манай өөрсдөө хаана аюул зан учруулж ийнө гэдгээр бүгднийг хамтдаад аюул гэж тодорхойлж байгаа юм. За бид бэлэн үү? Бидний туршлага хаана байна вэ? Бид нар юу хийж ийнэ гэдэг дээр бол 2019 онд Монгол Улсын засгийн газар 201-р тогтоол гаргасан. Тэрэн дээрээ онцгой нөхцөл байдлын үед хүүхдийн эрхийг хамгаалах тусламж дэмжлэг үзүүлэх журам гэж гаргасан байна. За энэ бол манад байгаа гол бодлогын баримтч гэсэн үг. Хуулиуд байна. Хууль дээр юу заасан байгааг яг гардаж хэрэгжүүлэх дээр л ийм зүйл байна гэсэн. За тэгэхээр бидний зүгээс бол одоо боловсролд ач холбогдол боловсролд анхаарч байгаа бол за тэгээд Аз намхан талаан бүсэд дэлхийн хэмжээнд бид нар ямар нөхцөл байдалд байгаа вэ? Монгол улс хаана байгаа вэ? Ямар эрсдэл аюул аимшигт үзэгдэл болох боломжтой вэ гэдгийг харсан тохиолдолд бид нар одоо яг энэ боловсролын суурь стандартын дагуу бэлэн байж хариу арга хэмжээ үзүүлж сэргээн босгож хүмүүсийн амьдралыг одоо төхнүүлж чадах уу гэдэг дээрээ бол энэ журмыг агуулгыг харж болж байгаа. За сайшаалтай зүйл байна. Өмнө хэлсэнчлэн нэгэн зэрэг хизээ гэдэг дээр бол би нэгэн зэрэг хүнд тусламж үзүүлэхдээ л анхаарах хэрэгтэй гэдэг дээр бол
боловсрал тэр орон байр, хоол, тэжээл, ундны цэвэр ус, ариун цэвэр, зам, тээврийн үйлчлэгээ үзүүлэхэд бол ингээд нэгэн зэрэг зэрэгцээ явж байна те. Эрүүл мэнд хамгаалалттай зэрэгцээ явж нэгдгийг харж болж байна. 2-3-2. Сайн. За төр үүрэг үзүүлнэ гэдгийг бол тодорхойлцсон байна тийм үү? Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу боловсролын яам бол үүн дээр манлайлж ажилладаг нь бол ингээд бичлэгийн хувьд бол тодорхойлцсон байна гэсэн. За тэгээд тэднэрт дэмжлэг туслалцаа үзүүлэх улсад байгууллага, олон улсын байгууллага, хүмүүнлэгийн байгууллага, дотоодын төрийн бас байгууллага хамтарсан салбар дундын бүлэг байгуулах юм. За энийг бүлгээ байгуулад ажиллаад нөхцөл байдлаа үнэлээд сургуультай хийгээ явж байна те. За 2-5-2 бол маш чухал заалт байна. Энэ юу юм бэ гэхээр онцгой нөхцөл байдлын үед хүүхдийн сурч усрах эрхийг хангаж боловсролын үйлчлэгийг тасалдуулахгүй байх гэж. Энэ бол хүнд үүрэг болгож ийнэ гэдгийг харуул боловсролын асуудал эрхсэн төрийн захиргааны төв байгууллага буюу боловсролын яам, орон нутгийн байгууллага буюу одоо тэр засаг даргын тамгын газар, боловсролын газар гэдэг хүүхдийн өмнө үүрэг хүлээсэн сурч усрах эрхийг хангах зорилготой чиг үүрэгтэй тэр бүгд хувь нэмрээ оруулж ажиллах юм байна гэсэн. Тэгэхээр бидний хувьд бол харьцангуй бусад улсын сургамжаас санаа аваад сайжруулж тусгасан зүйл байгаа юм байна. Гэхдээ мөн ирээдүйд гарах эрсдлээс сэргийлж бидний хувьд бол илүү сайжруулъя, илүү бэлэн бай гэх юм бол тэр АИН-ийн боловсролын суурь стандартын дагуу стандартуудаа бид нар хангаж ажиллаж чадж байгаа юу гэдгийг шалгаад нэгтлээд явах нь бол чухал юм байна гэдгийг эндээс орчуулж байгаа. За миний танилцуулах зүйлүүгээр дуусч байна. Та бүхнээс асуух лавлах зүйл байна уу? За манай оролцогч нар асуух тодруулах зүйл байвал чатан дээр бичих эсвэл микрофоноо шууд нээгээд асуугаарай. Гараа өргөөд эсвэл шууд микрофоноо нээгээд асуугаарай. Чукаягч асуулт асуух гэж байна уу? Чимгээр рекордо зогсооч уу?